За баярлалаа. Яг нь үнийн зохицуулалтын асуудал дээр бол гишүүд янз янзын байр суурь сая өнөөдөр хангалттай илэрхийлсэн. Одоо энэ хууль батлсан дараа их хурл төр стратегийн бараа бүтээгдэхүүн гэж юугаа хэлэх юм бэ гэдгийг бид нар өөрсдөө тодорхойлно. Тэрэн дээр нэлээд дэлгэрэнгүй ярилцаад ойлгоцсноо гэж ингэж ойлгож байгаа. Хэдийгээр эрэлт нийлүүлэлтээр зах зээл чөлөө зах зээл зохицуулагдж байгаа ч гэсэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бараа бүтээгдэхүүний тухайн асуудлыг бид нар авч үзэхээс өөр арга байхгүй. Харин олон янзын хязгаарлалт байхгүй дуртай үедээ нэмдэг хасдаггүй энэ зүйлээ зохицуулъя гэдэг дээр бол бид бүгдээрээ санал нэгдэж байгаа. За барааны өртөгтэй холбоотой асуудал хууль шууд заахаар зохицуулахаар суусан байвал энийг ажлын хэсгээр хасч болно. Энийг бүгдээрээ ярив. Төлбөр 60 хоног гэдэг дээр хэмзгэлж байгаа шиг байна. Гадаад худалдаанд ямар ч улс орон гадагшаага өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулсан бол эргээгээд мөнгөө тодорхой хугацаанд оруулж ирэх шаардлага аль ч улсын стандартад худалдаанд байдаг зүйлээ. Одоо бидний барьж байгаа нэг баримталж байгаа зүйл номтой хэрэгжинэ. Одоо би сая түрүүн тодорхой жишээ хэлсэн. Жишээлбэл оюу толгойн баяжмал бол гадагшаага борлуулагдаад борлуулалтын орлого нь Монголын ямар ч стансаар орж ирэхгүй байгаа. Энэ хуулийн зохицуулалт байхгүй байгаа учраас энэ дээр юм бийж байгаа. Бус чирэгдэх тухайн асуудал биш. Хэрвээ Монголоос гарсан бараа бүтээгдэхүүн эрдэс баялаг гин төлбөр Монголоор дайрч гарах нь бол Монголдоо байршиж гарах нь бол Монгол улсын эрх ашигын асуудал учраас энэ хуулинд оруулсан. Гэхдээ энийг ажлын хэсэг өөрсдөө ярина үсттэй хэрэггүй. Бидний гарсан юм хэд хоногийн дараа мөнгө нь орж ирэх нь дураараа болгоё гэвэл болгоё гэж шийдэж болно. Энэ бол та бүдгийн эрхийн асуудал. Ер нь бол энэ өөрөө цаагаараа Монгол улсад туйлын ашиггүй тусаж байгаа, валют орж ирэхгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа. Энэ валютын ханшны чинь савлгаад нөлөөлөд байгаа зүйл шүү гэдгийг би онцолж хэлж байна. Энийг та бүхэн анхаараарай. Татварын цар хүрээтэй холбоотой асуудыг энэ хууль тусахгүй. Татварын хуулиараа, төсвийн хуулиараа зохицуулагдана. Татвар бол дандаа өсөж нэмэгдэж идэг нь бол тухайн хуулиараа зохицуулдаг учраас татвар төлөлтөй холбоотой асуудал бол энэ хуулинд зохицуулагдахгүй байгаа. Энийг бас та бүхэн анхаараарай. За стандартын тухайн асуудал дээр бол олон стандарт манай дутуу байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ өнөөдрийнхөө засгийн газрын бүтцийнхээ хувьд бол стандарт тэмцэл зүүн газар шадар сайд тариалагддаг учраас энэ стандартын асуудлыг шадар сайдын хараанаас юу н алстаа гаргаад яг энэ худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн асуудалтайгаа нэгтгэж стандартад цаашдаа тогтоож явах нь эрүүл зүйлээ гэж би ингэж үзэж байгаа. Тийм учраас энийг бол стандартлахын тэр хууль зүйн эрх зүйгээрээ зохицуулаад цаашаа явах байхаа гэсэн ийм бодол байна. За хэл бомтын асуудлыг худалдааны хуультай яаж уялдуулах вэ гэдгийг бол бүгдээрээ ярьж байгаа шийдэж болох зүйлээ гэж үзэж байна. За баярлалаа.